Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За, энэ удаад 2024 онд гарсан одоо ч гарсаар байгаа нэгэн киног ярьж. Ярьж. 16 ангитай орлон тоглогч гээд кино л доо. Монгол киногоос дэмжиж үзэж байх хэрэгтэй штэ, туучинууд минь. Нилээн тансаг амьдралтай бололтой хосуудаар кино мань эхэлнэ. Энэ байшин савны тансгийг базар дээр минь харин хөрцсөн юм уу хаашаа ингэмээр хоёр юм чинь нэг л хөндөй. За, нөхрийг хангааг их бөгөөд нилээн өсгөрөөдүүтэй яваа өмгөөллийн гүйцэлгээ үзүүлдэг хуулийн фирмийн босс. За, эхнэр Сарнайн улвоос Remax үл хөдлөх хөрөнгийн компани салбарын захирал. Ийм ажил хийдэг хүмүүс ч одоо орд харшид амьдрахгүй гэж яхад ирнэ. Цагаахан атаар арчлаа байна гөлөг гэж. За, тэгж байтал багын найз бэлгэн Америкт 19 жил амьдраад ирсэн байх бөгөөд хангай, бэлгэ, за мөн хосоо 3 хар багасаа чинхэн шороо, чулуу, мод буут идээгүй юм байхгүй цогтой өссөн дарахны залуус юм. Хосоо нь бол одоо хүртэл ганц бий. Монгол Христ гэмээр сахал самбаа үсэг эзэгтэй баг зэрэг хүүхэмсэг. За, баг зэрэгч бишээ. Нилээн ихээхэн хүүхэмсэг нөхөр бий. Бэлгээ хосоо руу залган ирснээ дуулахад нөгөө хинж бүр шок. Уухайн тас уулзал зохион байгуулж хангаагийн тансыг харчид цугларцгаахаар болно. За тэгэл хар багада бужигнуулж дарахны огтыг хуйлруулж явсан хэд ч уулзалд хаана ямар атсаа хийцгээв даа гэж хэсэг буу халан да. Тэгэл бүгдээрээ л том юм хийсэн том хүний нэр хэлцгээсэн хүмүүс болсон байгаа юм. Ер нь энэ хэд бүгдээрээ л эремгүү дарахны төмөрлөгийн үйлдвэрээр сайртлаа тэнэж хараа голын усаар ундаалж өсцгөөсөн л доо. За тэгэл тансаг харшаараа хом тур энэ төр хийгээл явж байтал бэлгээгийн ихнэр хулан хангаа хоёр гадаа сайн уу энэ төр гэж жичмэнтэл. За энэ хоёр бол жоохтой шүү, жоохтой. Энэ цэцэг барьсан нөхөр бол бэлгээ. Одоо тогооны хүнээ болгоцсон яваа хуландаа тэнэг бацаа байхасаа л сайн байсан. Цэцгээ оруулж өгөөд гуйхал санаатай байсан болов. Гэрдэн давхад очтол нөгөөх нь байхгүй. Сайн. Холон байна уу? Алга байна. Буцаад гарч яваад байрны ч юм уу, орцны ч юм уу атман дээрл хүлээд дэлбэг нүдүүлж байтал хангаа хаанаас ч юм гарч ирж нөгөө хэд атмануудыг балбаж хаяад ямарч байсан зогтаах болно. Ер нь угтаан бол хулан хангаа хоёр нэгэндээ сэтгэлтэй байсан бөгөөд хоёр найз нэг охинд сайн болцсон хайрын гурвалжин дөрвөлжин холион банд төвөөсөө заваарсан байгаа юм л та. Хулан гэртээ байхгүй байсан ийм л өчртэй байсан юм шүү дээ. Life агч. За. Асуултгүй ойлгосон үчиг хайргидгийг. За хоёрдугаар анги бол ингэж эхэлж байгаа юм. Байшингийн дээвэр дээр амиа ягүүлэхгээ зогсчихгүй энэ охин бол хангаагийн одоогийн ихнэр Сарнаа. Хангайд бундын шаац юм ааж аваас. Өөрийг нь тоохгүй болохоор аргаа барсан ирваа үйлдэл хийх гэж байсан энэ л дээ. За тэгэнгუთ дахиад үзэгдэл солигдноо. Газ яг солигдоогүй л дээ. Би л хүчээр төвчилж ярих гэж сольчлоо. Яа тий. За манай гурав байрныхаа шийдэн дээр байж байтал нөгөө балбуулдаг баачка овоо хэдэн носон полимод дагуулад хүрээд ирнэ. Дэлб нүдүүлэхэндээ гээд байж байтал багийн ажиллагаа нь хөгжсөн гаруй торонд хорж хаяад зогтно. Баахан хөөцөлдөж нөгөө хоёроо гараж руу гаргаж орхиод өөрөө ганцаараа цааш зогтож байхдаа нэг түүц рүү ороод нуугддаг нь Сарнагийн гэр бүлийн бизнес байдаг. Сарнаа чангагийн хөдөр чирэг бие хааг нь хараад шууд анхны харцаар дурлсан энэ бүлгөө. За буцаад нөгөө тээвэрлэггүй шилжнэ. Сарнаа яг үсэрдгийн даван дээр хангаа тэгдэж очиод тэрч аваад нааш нь буулгана да. Тэгтэл гай газар дороос гэж нэг балаа юм ард нь ирж хангааг цочгоод мань хүн цочхдоо байшингийн дээврээс түлхэж унгаад байхгүй. Мань хангаагийн хар дарсан энэ зүүдний учир ер нь яваан доолдох болно. За хүлээстэй байцгааж өгөрэй заа юу. Хар шөнөөр нөгөө хулан тусалж дэмжиж байгаа Сарнаа та хоёртоо баярлаа энэ төр гэж шалчихна. Урлангийнх нь байрыг олж өгч байгаа Сарнаа адил баярлна үсттэй. Хангаарын мессеж бичиж энэ төр. Манай хангайч чамайг 19 жил бодог өдөр байхгүй энэ төр гэл бас зөрүүлэн шалчихна нөө. Хулаа хангаа хоёр дарахны бүхэл балгас голын эрэг гээд хүний хөлөөс дандаа зайдуу газраар болцсон.
Бараг орчуулгын газар дээрч болцсон байх өө. Хулманч парк марк орморэн хачин газраар дагуулж болцсон чи дандаа энэ гэж гомдлох маягтай. Учир нь ойлгомжтой шүү дээ. Найз бэлгээдэл харагдчихгүй гэж тэр шүү дээ. Бас найзынхаа сэтгэлийг нурсан болгос болгочихгүй гэд хүн чанар гаргаад байгаа нь энэ л дээ. За тэгж явж байгаад манай хангаа зайрмаг авах гээд очирлоо зогсч байтал бэлгээл дальжигаад гараад ирэндэ. Бас зайрмаг авч өгөөд хамт парк орох уу гэд хуланж арга буюу дагаад явна да. Тэр үед чөөрхий тэгээд ганц заримгаар л манус охин найрдаг байсан дөө энэ. За тогсоо. Буцаад орчин үе рүү орцгоё. Хулан дархан руу ээж дээр хэд хонохоор болж вокзал дээрээс вагонд суугаад гараад ирэн те. Дархан дунсан газар угаас уусандаа ирчэл байж утал хангаа дагаад ирсэн ч байх шиг. Тэгсэн нэг зүйлийг ярих гэж 19 жил хүлээлээ хараал хийдэг. Одоо л цаг нь болж гээд яг сарнаатай суух болсноо яагаад ор сурггүй тонлон одсноо ярьж байх шиг. За хэд хоногийн дараа хулан буцах гээд вокзал дээр иртэл нойтой хамуу хангаа бас ирдсэн миний машинаар цог буцсан юм тэр гэл. Нөгөөх нь юу гэж зөвшөөрөх вдэ. Арга буюу опши билет авсан байсныг бүтэн купе ганцааранд нь авч өгөөд вагонд нь суулгаад үлдээ энэ. Оо тэгтэл ямар нохон баасаар үлдэх вдэ. Баруун хараараа машинаараа пэжгэнтэл гიშгсэн вагон зогсгаагшинд купе рүү шааж ороод ирж байгаа юм. Тэгснэ тэрвэрлдэл хаалгуудаа хаагаал юу болсон тодорхой штэ заваа амтд шууд алга ташаал. Гуравдугаар анги эхэлж нөгөө байшингийн дээвэр дээрх үйл явдал руу шилжиндэ. Цагдаагийн газарт байцаагтаад уйлж унжаад санаандгүй хүний амьд хүрсэн амт яах вэ? Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу эцүүхэн сууж байтал Сарнагийн цагдаа ээж нь ороод ирэндэ. Сарнаа гуугаад байгаа учраас би чамтай ирж уулзч байна. Миний охины амьдралаар тоглол би хизээч чинийхэр тоглоно шүү гэж хэлэндэ. Бодвол хэргийг чаргалыг харин охины минь хүслээр л байг бололтой. За тэгэхээр яаж салгалж яваад Сарнаатай дэр нийлүүлсэн ингээд тодорхой боллоо. Хангаа Сарнааг дахамжээгийнхээ гэрээс авахар ирэндэ. Чи хангаа хоёрын харилцаа маш эвгүй нь бол тодорхой. Хүчээр барьцаалж охинтойгоо суулгасан юм чи яаж живтэйхэн байх вэ? Энэ хосоо гэж нэг хэрэгсчийн бүтлгүй. Жонхоо зурдаг бодлоотой хүмүүстэй л нийлж явдаг. Хуурай ахна гэж нэг олигарх нөхөр нилээн том хэрэгт холбогдсон бололтой байдаг бөгөөд хосоод хангаагаа ятхан хэргийг нь аргалж өгөхийг байнгын ятгааст. Оройн хангаа бэлгээ Христос хосоо 3 уулзахар болсон байсан ч хангаа амжихгүй гэж худлаа бурж нөгөө хоёр нь баахан покертж тайчих клуб энэ төр орж морол явж гэнэ. Худлаа үлээж найзуудаа мөрсөн хангаа хаана байх нь ойлгомжтой. Хулангийн урлан дээр яваад очисон байна. Энэ хоёр бол юу болсон тов тодорхой л да. За маргааш нь бэлгээ үзэсгэлэнгийн талбай олж өгсөнд баярлснаа илэрхийлж найзуудаа гэртээ өрнө. Тэр үеэр Христос хосоо бид гурав энэ амралтын өдрүүдээр загсанд яв шүү. Нөхрүүдээ хэд хоног зайлнуудэ гэд загсандаа явна. Тэгсэн загас барих гэж загас наадуулах гэж явсан байгаа юм л да заваа энтэд. Олдохгүй юм болоод ууц юм шиг хангааж өгсөн болгоныг нь хөнтөрсөөр нилээ муудаа тэнд цуг байсан нэг хүүхэн хангааг орлуу оруулж өгч унтуулахаар авч харна. Тэгсэн маань гостуу хангаа нөгөө эмэгтэйгээ ойруу авч ороод үнсэж өнгөж байгаад нөгөөхөн дургуутс түлхэд нэг мэдсэн өглөө болсон байна. Манер сайхан гар хэрээр гэр хийгээд хонсон байд юм да. Тэгсэн яасан гэсэн нөгөө хүүхэн чи хар шин ой дундуур жирийтэл гүйж байгаад бодвол манай хангаа л уусан юм доошогоо орцсон янзлах гэж үзсэн юм шиг байгаа юм. Манай хангааш нэлээд бүрзээлттэй дотор нь зараа 9 үеэрээ үүрж гисэн хажи юм босч иртэл байхгүй нөгөө өчигдрийн хүүхэн сураггүй. Уул садар баахан хайж нэг голын ирэг дээр иртэл нөгөө хүүхэн буюу хорлоогийн өмсөж явсан гутал нь за мөн палаж нь голын уснаас олддог. За ястай пал хийн үстэй бүгдээрээ. Үргэлжлүүлээд ястай бараг таарсан чулуугаас өхөж үзээд хад байвал хагалж үзэх нь холгоод хайн да. Араа бүрээ болж нөгөө хүн ч олдохгүй мань хэд байшинда буцаж ирэн яах учраа олохгүй баахан сандралтна. Аргагүй штт. Хүн амны хэрэг тамтлагаараа холбогдчихж байгаа юм чи. За тэгээд нөгөө үлдсэн хүүхнийг Христ хосоо аваад гэртээ бүгхээр болж ямар ч байсан хэсэг хардсан харуулсан доо. За тэгэл энэ тэнд баахан юм орсон амьтад уланч тэнд буруу зүйл хийчлээ гэж харамсаад байгаа мó эсвэл хангааг бүхэл бүтэн 19 жилийн дараа гарч ирж шалчганж байгаад дургуун хүрээд байгаа мó ойлж унжаад л.
Ер нь бол хангааг багада хэрэг толбогдоод Сарнагийн ээжээр аргалуулад хүнд ч хэллэггүй хот явах гэж байхад нь бэлгээ очоод хулан гिच яв. Би нэрээ татлаа. Харин битгий яв гэж ядгсан юм билээ. Нөгөөх нь барьцаанд орсон юм чи үлдэх арга байгаагүй л дээ. За буцаад одоо үйрүүг нисцгээе. Христ тосоо нөгөө хүүхэнтэй 2 өдөр гэртээ бүгсэн байх бөгөөд хангаа бэлгээ хоёрч тагчиг. Хоолунд дөхүүлж өгөө. Ядаж гоймын чулуу авчирч өг. Ядаж байтал энийг хүүхэн чи явлаа энтер гэд байна хэмээн залгаад нөгөө хоёр очихоор болоод байж байтал хаалгын нэг хүүтэн царайтай нөхөр тогшдог юм да. Хүүтэн царайтыг харсан нөгөө хүүхэн ч пал хийгээл явж байхыг бодоход энэ ширүүн царайтай ирээ энэ эмс хүүхнүүдийн л боосны юм шиг байгаа юм. Яаж ч гэрийн олоод ирсэн юм чөтгөр бөөмөд. Нөгөө зэвхий царайт ч яг явдаг дээрээ байж байтал Христ гэж нэг юм цонхны завсраар гөлдж байгаа зэвхий царайтай харс толгорч орхино. Нөгөөхөн ч буцаж гүйж орж ирээл наа таалгууд нэ алан шүү муу пэмэн энтергээд хараач сүхэд байдал эвгүүтхийн дээдэр эвгүүт. За тэгээд нөгөө хоёр ч хоол хүнс аваад очих гэж байтал Христ залгаад байдал бисцээ нэг хүүтэн царайтай нөхөр хаалгуудээр эргэлдээд байна. Энэ хүүхнийг хайж ирсэн болтой яах вэ гэд нөгөө хоёр ямар ч байсан очихоор болно. Яваад очтол хүүтэн царайд орцных нүүдэнд дотолтон гарсан байдаг. За тэгээд бэлгээ үлдч хүүтэн царайдыг ажиглан явхаар нь Христ хосоогийн зовслонгийн байшин руу барааг шилжүүлэхээр болно. Барааг гэж нааж байна. Нөгөө бүгж хоёрыг. Орой тийш бэлгээ нөгөө нөхрийг явчлаа гэж хэлэн нөгөө хоёрыг шилжүүлэхээр очино. Бүгж бүү хоёр гарч ирээд машинд суугаад яг хөдлөх гэж байтал зэвхий царайд машин дотроо хүлээсэн байж байлгүй л яах вэ? Үгээл тийм амар явах вэ? Замдаа бас хангаагаа бодоод чи эндээ буу чамайг харчвал наад ажил төрөл бүх юм чи баларна гэж үлдээгээд нөгөө хоёр цааш баахан хөөцөлдөж тав далд гүйцэглэгүй яах вэ? Зэвхий царайтай манай хоёрд хэд гурван шанаа өгөөд бараагаа аваад дээр нь Христийн утсыг аваад харьлаадаг. Харчаагүй ч болдоо хоёулаа байж. Маргааш нөгөө гурав уулзалтад ер нь хорлоо хонгороо гэж энэ нэг хоёр хүүхнийг хэн аваад ирвэ гэхэд бэлгээ осон хоёр тайч клубт наргиж байхдаа танилцсан хүүхнүүд нь байдаг юм л та. Хангаач ажлын давуу талаа ашиглан цагдаагийн газарт очин эмэгтэй хүний цогцолцсон эсэх талаар лавуултал 25-30 орчим насны эмэгтэй толгойдоо юмар цохиулсан байдалтай олдсон юм байна гэд пал хийтэл аваад тань. Нөгөө гурван маж цогц садгалах газар явж очиод байж ядан барин цогцыг харна. Яа хайрын сайхан залуус. Архины халуунд ингээд хүний амьд хүрчих гэжтэй. Ингэж байтал ашгүй нөгөө хорлоонд биш байдаг юм. Үгүй ашгүй ч гэж бас нэг хүний өөр амнасаа алдсан байхад арай муухай юу? Махам сайн төрлийг олох болтгоо. За тэгээд ямар ч байсан хорлоо амьд өмнө далж байгаад л нэг газар явж байгаа нь тодорхой болж мань гурав жоохон ч хэсэн амьсгаа авна. Энэ үеэр бэлгээ ихнэр хулангийнхаа урлан руу ирж байгаад сарнаатай таарж чамд нэг хэлэх юм байна гэд баахан юм хэлнэ. Одоо чухам яг юугаач хэлсэн боо мэд. Энэ хоёрын царай төрхний байдлыг ажваас бэлгээ баг хулаа хангаа хоёрыг бузар үйлдэлийн мэдчихсэн юм уу гэлтэй. Хулан ер нь ингэж байж чадахгүй нэ. Энэ бузар зан үлээ зогсооё гэж хэлэх гэж хангаатай уулзсан ч ямараа байх хөвд. Бүр нэмээд дахиад нэг удаа бузар үйлийг хийдэг. Оройн бэлгээ Христ тосоо хоёр хорлоог олж авах ажиллагаа явуулахаар нөгөө тайч клубт очин доо. Нэг рүүгээ дохио зангаагаар багийн хуулаад хараачтайгаар баахан имэж багийн хуулаад алганы амт аваад клубээс хөвгдөд гарна. Хайж авсан хорлоонд биш байж таарч байхгүй. Юу ч олон хорлоо ажилдаг клуб юм. Эсвэл бүх ажилчдаа хорлоо гэж дууддаг юм уу? Бөөмэд. Манай хангай машинээ дүүтэй амжилттай яваа өмгөөлөгч. Бүр өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчд хүртэл нэр дэвших хэмжээнд очисон мундаг хуйлч. Холбооных нь хурал болоод хангайг жормын өгтөн баахан магтаал мундаг сайныг нь гайхан шагшин суух үеэр утсанд нь танихгүй дугаараас видео бүхий мессеж ирэх болно. Тэр бичлэгт нэгэн эмэгтэй цаашаа харан зогсоод юм ярих бөгөөд дууг нь чангалаад сонстол. Ханган мөлөгч бол өнөөдөр тийм биш чаа. гэж ярьдаг. За байдал ч нэлээн ээдрээтэй улмал сонирхолтой болж байна да.
За тэгээ цаашаа юу болдог вэ гэхээр залхуу үрчлээ. Та нар ер нь зүгээр өөрсдөө вүү рүү ороод 9900 төгрөгөөр бүх ангийг үзчих заяа. Би зүгээр үргэлжлүүлээд өөрөө үзлээ. Та нар харин жаацтай байна. Одоо 2 анги ороод дууслаа. Тэгэхээр 9900 хангалттай бүх ангийг үзчихнэ. Үзэж дуусчаад харин энэ доор комментоор хэн хамгийн адгийн амтан байсан талаар сайхан буу хаалцгаая. За юу. Монгол киногоо дэмжицгэн шүү зав амтд минь. Завдахгүй уулзъя. Түр бай. Харцаараа намайг читэрэж яг л намайг асууд харсан шиг чамгүйгээс чамайг би ялгүй сурсан бодолтой чамайг сурсан асуултгүй